ертөнц асар уудам орон зай юм. Тэнд тоо томшгүй олон од гараг галактик оршин байдаг. Нар дэлхий сар зэрэг нь энэ орчингийн өчүүхэн хэсэг төдий. Нандин амьд дэлхий маань амьдралын их булаг болж хүн төрлөختөн оршин амьдардаг. Орчлон ертөнцийн бүтэц хөдөлгөөн гарал үүслийг судлах ухааныг одон орон судлал гэж нэрлэдэг. Энэ нь бидэнд байгаль, амьдрал, оршихуйн утгыг илүү гүнзгий ойлгоход тусалдаг. Сар шөнө бүр дэлхийгээ элбэж оддын нойронд сүүдэр нэмнэ. Орчлон амьдралын их уран зарийн орн юм. Өнөөдөр би та бүхэнд эцэг эхийн өөрөөр хариуцлагын тухай илтгэл түгнэ. Хэрвээ таны хүүхэд гэрийн даалгавар болон хийх ёстой зүйлээ хийхгүй байвал та загнах ёстой. Яагаад гэвэл таны өөрөө байна гэсэн. Та хэрвээ уцаар гэж байвал хүүхэд чинь таныг л дүүрэн. Яагаад гэвэл хүүхэд чинь таны хөл учраас таныг л дүүрэн. Та хүүхдээ зөв зохицтой хүүхэд болохыг өөрийнхөө тухай өөрийгөө засвал таны хүүхэд өөрөө засарч чадна. Хэрвээ та хүүхдтэй муухай хандвал хүүхэд чинь таныг л дүүрэн. Хэн болохоор та хүүхдтэй өвлгөө жишээ болдог учраас хүүхдийн зан чанарыг засах гэвэл өөртөө засаарай.